хадгалан зээлийн хоршоо байгуулад явна гэхийн тэгснэ сонирхлын бүлгийн иргэд өөрсдөө бүлэг байгуулад хийж болно гэхийн тэгжээснэ ашигын бус байгууллагад энэ дээрээ тусгацсан мөртлөө ашигтай ажиллах ёстой 14% үүтэй байх ёстой гэхийн энэ ер нь тийм альч талаас нь харсан нэг тийм бантан болж үтгэхээр асуудлууд байгаад байна. Тэгээ учраас буян талаа дарга энийг нэг тодорхой болгоод явуулахгүй болвол хадгалан зээлийн хоршоо гэдэг нэртэй нэг юм байгуулад хорон засаг дарга гэдэг юм уу нэг хэсэг нөхдүүд байгуулад ах トゥ хамаатан садан өөр дотныхоо баахан нөхдүүдэд зээл нэртэй мөнгө өгөөд 60% наадагчин хадгаламжийн эрсдлийн сангаар төлөгчнөө 40% нь эрэгтэй хэрэггүй барьцаа тавьчихаа гэдэг ингээд сүулт нь мөнгөө төлдөгчгүй мөнгө төлөгдөгчгүй араас нь авч чаддагчгүй иргэд нь амжиргаагаа дээшлүүлж чаддгүй ийм хүндрэлтэй сүрэг үр дагаврууд гарах ийм үндэсний тавьчихад байна. Энэ журам болвол бас түрүү манай төлөөлөгчд хэлж байна. Оройтож орж ирж байгаа нь үнэн шүү. Хэрвээ энийг эртхэн тараацсан байсан болвол валютын ханшийн одоо өсөлт хэрвээ тэрхүү иргэдийн нийтийн уралдаанд ирэх нь ийм асуудлыг бол тодорхой хоёр тийш нь хоёр талд нь тус нь одоо их үгийн бий болгож өгөх хэрэгтэй байна гэсэн ийм саналтай. Урдтай өсөлттэй эдийн засаг өндөр бүтээмжтэй боловсролтой иргэдтэй за тэгээд дээрэс нь хөгжингүй хот бий болно гэж зорж байгаа асуудал. Тэгээ энэ бүгдэд хамгийн чухал шаардлагатай асуудал бол стратегийн хөгжлийн бодлого гэдэг юмыг гаргаад энийг хэрэгжүүлэх арга зам бүтцэн нь бол маш тодорхой байх ёстой. Тэр хүрээнд энэ асуудал орж ирж байна гэж ойлгож байгаа. Тэгээ энэ бүх асуудлуудыг шийдснээр бидний нөгөө хүсэл үлдгийг таатаа итэ орчинд эрүүл аюулгүй орчинд иргэд амьдрах юм хөгжингүй болтуулна гэж ойлгож байна. Тэгээ стратегийн хөгжил гэдэг түүний бодлого шийдвэр гэдгийг гаргахын тулд бид нар ямар замаар хаагуур яаж явж өнөөдрийг хүрсэн өнөөдөр хаана байна? Ингээд 5-10 жилийн дараа хаана хүрэх ёстой? Тэхийн тулд юу хийх ёстой гэдэг энэ бодлогын дүрмд хичээж ойлгож. Энэ бол маш тодорхой эдийн засгийн өсөлттэй ийм бий болгосон хөгжмийн болтыг бий болгоно гэж байна. Тэгэхээр эдийн засгийг өсгөхийн тулд эдийн засгийн өндөр өсөлттэй хөгжмийн болохын тулд бид өндөр бүтээмжтэй байх ёстой. Өндөр бүтээмжтэй байхын тулд чадварлаг боловсон хүчтэй байх ёстой. Чадварлаг боловсон хүчтэй байхын тулд мэдээж эрүүл боловсролтой ийм иргэд байж ич боловсон хүчин байж ич энэ стратегийн хөгжил гэдэг энэ асуудлыг бид хэрэгжүүлэх боломж өгсөн бүрдэх юм байна. Тэгээ өнөөдрийн энэ бодлогын баримт бичгээр бол бас нэг ерөнхийдөө туссан хэд хэдэн асуудал байгаа учраас би яг энэ эдийн засагтай холбоотой нийгмийн дэд үтс буюу энэ эмнэлэг сургууль боловсон хүчний чадвартай холбоотой 2-3 асуултыг асууя гэж үзсэн. Манай хүмүүс энэ Улаанбаатар хотыг Дубай за тэгээд энэ Калгари дээрээс Сингапур гэсэн хотуудтай харьцуулсан байна. Яг өнөөдөр Улаанбаатарчууд бидний хувьд эдийн засгаа өсгөхийн тулд өндөр бүтээмжтэй байхын тулд яг тулгамдсан яг ямар асуудал байна. Тэрийг бид яг яаж шийдээд энэ стратегийн бодлого буюу эдийн засгаа өсгөхийн асуудлыг шийдэх вэ? Жишээ нь Улаанбаатарын өнөөдрийн татварын орчин ямар байна? Яг иргэд аж ахуй нэгжүүд бизнес эрхлээд бидний яриад байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаад тэгээд эдийн засгаа босгох, хөгжүүлэх, өргөжүүлэх хэлэх ийм боломж нөхцөл бүрдсэн байгаа юу? Яг өнөөгийн энэ Улаанбаатар хотын гэдэг нь Монгол улсын энэ хүн амын 50-60% нь суурьсан Улаанбаатар хотод гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хоттойгоор нийлээд хамтраад бизнес эрхлэл энэ хотыг хөгжүүлэхэд яг өнөөдрийн байгаа татварын орчин нийцж гэнэ үгүй юу? Татварын хувь болж гэнэ болохгүй байна уу? Бид нар энэ Төв Азийн, Зүүн Азийн эдийн засгийн бүс болно гэдэг байгаа энэ зорилттой хүрэхийн тулд татварын орчин ямар байх ёстой юм бэ? Энэ дээр нэгдүгээр хариултыг авмаар байна. Хоёрдугаар бид энэ дагуул хотуудыг хөгжүүлнэ, үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах замаар эдийн засгаа бас өсгөнө гэж. Тэгээд дагуул хотоо байгуулаад эхэлсэн. Үйлдвэр технологийн парк гэдэг бий болгоод одоо төлөвлөлд явж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр технологийн паркуудад
дагуу татваруудад бид татврын ямар одоо бодлогыг баримтлах вэ? Ямар бодлогыг баримтлуул илүү үр дүнтэй хөгжих вэ? Одоо яг үйлдвэр технологийн паркууд дээр тийм бодлого тийм бодлогоос одоо татвар авдаг, өндөр татвар авдаг ийм тогтолцоотой улс. Сингапур бол дэлхийд татвараараа бас дээгүүрт одоо сайн нөхцөлд ордог. Сингапурын өнөөдрийн татвар бол 8.5-аас 17% татвартай байж. Тэгэхээр Монгол улсын өнөөдрийн татвар 10-аас 25% татврын ийм хөвтэй байж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар одоо харьцуулт хийгээд бид нар энэ хотуудын хэмжээ хурж хөгжихийн тулд татврын ямар бодлого байх ёстой гэдгийг нь харьцуулсан байдлаар гаргаж өгч байна. За хоёрдугаар хэсэг нь энэ нийгмийн дэд зүйн эмнэлэг сургууль гэдэг Улаанбаатар хотын ихэнх дүүргүүдийн хүүхдүүдийн цэцэрлэгийн 3-2 эмнэлэг сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Жишээ нь 1500 хүүхдтэй одоо хороо өгөхөд 400-500 цэцэрлэгт явдаг, 1000 явж чаддаггүй. Тэгэхээр яг ийм гаргасан тооцоо байна. Ингэж одоо эрүүл мэндийн боловсролын салбараа хөгжүүлэхийн тулд бид нэр төчнээ эмнэлэг сургуулийг хэдэн оногт барина. Хэдэн хүүхдүүд өнөөдөр оролцож чадахгүй, эмнэлэг сургуульд хамрагдаж чадахгүй байгаа учраас цэцэрлэг хэдэн оногт бүгдийг ингэж хамруулдаг болсон байна гэдэг. За 3 дугаар асуулт бол энэ түрүү ярьсан бүтээмжтэй, өндөр бүтээмжтэй, өндөр хөгжилтэй байхын тулд бид өндөр чадвартай, чадварлаг хүний нөөц боловсон хүчин байх ёстой. Тэгэхэд энэ Улаанбаатар хотын засаг захиргааны байгууллагаас гаргаж байгаа бидний энэ батлагдж байгаа стратегийн хөгжлийн төлөвлөлтөд нийслэлийн төр захиргааны байгууллагын боловсон хүчний чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, сургах, мэрэгжүүлэх гэдэг энэ тал дээр ямар нэгэн үүсэг харагдахгүй байна. Би хараагүй байж магадгүй тэр энэ дээр та бүхэн яг ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Бидний өмнө хамгийн одоо тулгуурлаад байгаа асуудал бол хувийн хөвшилтч бай, төрийн одоо байгуулагч бүгдэнд нь боловсон хүчний асрыг хомсдол үүссэн байна. Тэр дундаа чадварлаг боловсон хүчин гэж өрөөсөө бараг одоо харьцуулаад процентээр аваад үзэх юм бол маш бага учраас яг энэ төр захиргааны нийслэлийн манай энэ засаг захиргааны байгууллагын боловсон хүчний чадамжийг яаж дэвшүүлэх вэ? Энэгүүгээр бид нар стратегийн 1000 сайхан хөгжил гаргаад 1000 сайхан төлөвлөлт яриад энэ бол хөгжихгүй учраас энэний асуудлыг бас тодорхой хариулж өгч гэсэн ийм тодорхой асуудал байна.